удаа бас соёлын сайд гэдэг хуваар бидэнтэй ярилцвал зөвшөөрч байна. Баярлалаа. Чи одоо цагаан сар яриад байна. Тийм цагаан сар баг хийж үзээгүй штэ. Тэгэхээр одоо хүмүүс ингээ Монголын соёл гээгдсэн гэж ярина. Би ерөөсөө ойлгохгүй. Сэргээд байгаа байхгүй. Одоо ядаж бид нар ингээ дээл өмсдөг болоод манай хүү гэхэд баг 2-3 дээл өмсөд үзчихлээ дээ. Тий. А гэтэл би хүн болтлоо баг үзээгүй. Зүгээр суух цаг байхгүй. Байнгын бужигнаан дунд хүн болсон гэж боддог. Байнга бид нар одоо хоолоо өөрснөө хийн, хувцас өөрснөө угаана, ажил хийн, хичээлээ бас хийн, сакс тоглоно. Тэгээ ер нь сургуулийнхаа волейболын шигшээ багийн л одоо их талын л авч явдаг байсан. Тий. Таны аавыг би нисгэгч гэж бодож байсан үгүй юу? Нисгэгч байсан. Манай аав олон жил онгоц барьсан. Одоо жишээлбэл энэ соёлын хууль шинжлэгдсэний дараа жижиг дунд үйлдвэрийн сангаас зөвхөн одоо үйлдвэрлэгчид зээл авдаг байсан бол одоо соёлын үйлдвэрийнхэн зээл авах боломжтой. Нэгвэр хэлбэл хөнгөлөлтөө хөрөнгө оруулалтыг тийшээгээ татдаг. Энэ боломжуудыг бол гаргахыг зорж ажиллаж байна. Үнэхээр энэ сонгодог урлаг ялангуяа дүүрийн эрэгтэй дүүчид бол дэлхийд бол нэг ноён суудал суучлаа гэж бид харж байгаа. Одоо шүүмжлэл дагуулсан нэг сэдэв байна л да. Энэ бол монголчуудад одоо нөгөө Солонгосын киноны соёлын давталгаа хэтэрхий их орж ирж байна гэдэг асуудал. Айж байгаа айцыг бол би ойлгож байна. А тэгтээ нэг зүйлийг бид бас мэддэг байх хэрэгтэй. Тэр кинонд болж байгаа үйл явдал Солонгост өрнөдгөө гэвэл үгүй. Амьдрал дээр байхгүй гэдгийг л мэдчих юм бол тэнд автхаа болчих. За баярлалаа. Энэхүү бидэг бол Хурууны хэ ток шоуны зочдтой барьдаг Гота артистуудын уран бүтээлч Ганцоожи маань уран бүтээл ялав.